I love banana, said Motto. Mot is a monkey. Mot is a boy. He loves eating banana. It's my grandfather. His name is Vanzat. It's my grandmother. Her name is Boyndakt. It's my dad. His name is Amartөвшин. It's my mom. Her name is Янжин Долгор. За хүн болох багасаа төслийн хүрээнд манай сургууль 2 жилийн төсөл үргэлжилж байна. За өнгөрсөн жилийн хувьд бол 5 багштай 250 хүүхэдтэй. За миний хувьд бол 60 хүүхэдтэй 2 анги 3 анги хичээлсэн байгаа. За 3 анги маань 5 дугаар анги болон 4 дугаар анги байсан. Энэ хичээлийн жилийн хувьд бол 4 5 дугаар ангийг авч байна. Нийт бол 40-од хүүхэдтэй хичээлж байна. За хүүхдүүдийн хувьд энэхүү төсөлд хамрагдсанаар бол хүүхдүүдийн хувьд гарч байгаа өөрчлөлт гэх юм бол англи хэл сурахаас гадна бие дааж суралцах, тийм ээ, бие биенээсээ суралцах өөр тийм орчин одоо хамт олон үүсгэх зэрэг даваа талууд ихтэй байгаа. 8-аас 10 насны хүүхдүүд хамрагдж байгаа онцлогийн хувьд бол 8-аас 10 насны хүүхдүүдэд хичээлээс гадуур үйл ажиллагаа ерөнхийдөө бага байдаг. За анги хамт олон ангийнхаа багштай нэг багштай суралцдаг байсан бол одоо ингээд өөр багш нартай хамтрах, өөр хамт олон үүсэх, за тэгээд хамт олон донд бие авч явах, өөрийг одоо эмх зэгцтэй зохион байгуулалттай байх, тийм ээ. За тэгээд бас нэг өөр орчинд өөр зүйл сурах гэдэг бол тухайн хүүхдүүдэд маш их тийм онцлог даваа тал болж байгаа гэж үзэж байна. Okay, now let's introduce family tree. First student is Boinzia. This is my grandmother. Her name is Serimjit. This is my grandmother. Her name is Javzundulam. This is my dad. His name is Hatambatar. This is my brother. Her name is Arunsana. It's my dad. His name is Amartөвшин. It's my mom. Her name is Янжин Долгор. I have 5 uncles, 5 aunts. I have 24 cousins. My sister name is Anoder. My name is Anuj. Хүн болох багасаа төслийн маань нэг даваа тал гэх юм бол зорилтод бүлгийн хүүхдүүдийг хамруулах ийм зорилттой байсан. За энэ хүрээнд бол манай сургуулиас нэлээд олон хүүхдүүд хамрагдсан. Энэ нь бол эцэг эхчүүдэд ирж байгаа санхүүгийн хүндрэлийг арилгаж байгаа гэж үзэж байгаа. За 4-5 дугаар ангийн хүүхдүүд гэдэг маань 9-10 настай хүүхдүүд байгаа. За энэ хүүхдүүдийн хувьд бол нэг тоглонгоо суралцах арга барил илүү их тохиромжтой санагддаг. Тийм учраас бид нар шинэ үг хэллэг, тийм ээ, өдөр тутамдаа сурах зүйлсийг нь дандаа тийм одоо дуу, шүлэг, тоглоомын аргаар тэгээ өөрсдөө хооронд нь тоглоулах ийм аргаар зааж байгаа. Тэгэхээр энэ бас нэг хүүхдүүдэд бас нэг даваа тал олгож байгаа ах гэж үзэж байна. Бас энэний хүрээнд хүүхдүүдийн өөр бусад олон чадварууд хөгжиж байгаа. Бас нэг хэлбэр нь бол ингээд нөгөө өөрийгөө илэрхийлэх, тэгээд өөрийгөө ингээд бусдад танилцуулах, өөрийнхөө тухай ярих, орчныхоо тухай ярих гэдэргээд энэ сэдвүүд бол хүүхдүүдэд бас нэг тийм ярианы чадварыг хөгжүүлэхэд илүү даваа тал гэж үзэж байна. I love banana, said Motto. Mot is a monkey. Mot is a boy. He loves eating banana. Where do you live, Arla? I live in Zangat. Where do you live? I live in Zangat. Where do you live? I live in Darnat. Where do you live? I live in Darnat. Where do you live, teacher? I live in Myanmar. Дорн тамгийн засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн энэ хөт төсөл нь ер нь бол Дорнтой аймгийн хүүхдүүдийн хөгжилд бол нэлээд хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байгаа. Яг хүн болох багасаа гээд 8-аас 10 насныхан гээд насны хязгаартай л байгаа хэдий ч одоо 8-аас 10 насны хүүхдүүдийг одоо бүхэл талаар нь хөгжүүлэхээр, тийм ээ, бас нэг тийм шин нэг гоё урсгал гэдэг юм уу, эрен тэгж үүсгэж байгаа нь бас нэг энэ төслийн даваа тал гэж харж байгаа. За хүн болохоосаа төслийн хүрээнд 4 дугаар ангийн сурагчдад зориулаад бүлэг сэдв болгонд
зориулсан ийм бяцхан ном хийсэн байгаа. Энэ бол сурагчдын гарын авлага юм аа. Сурагчид энэ дээр хичээлээ хийн. За эхний бүлэг сэдв бол greetings буюу мэдлэгээний сэдв хичээл байгаа. За эхлээд мэдлэгээний үг хэллэгүүд явж байгаа. За энэ дээр дасгал даалгаврууд нь байгаа. За мөн араас нь англи хэлний цагаан толгоогоо бас давтаж үзэх хичээлүүд байгаа. За араас нь өнгийн хичээл, өнг үзэх хичээлүүд байгаа. Энэ дээр ингээд хүүхдүүд дасгал даалгавруудаа бүгднээр энэ дээр ингээд ажиллаад явах боломжтой. Дараагийн бүлэг сэдв буюу сэдв бол my family. My family гэр бүлийн хүрээнд үзсэн хичээлүүд нь болохоор за эхлээд гэр бүлийн хүрээнд үзсэн үг хэллэг мөн одоо нөгөө хамаатан саднуудын үг хэллэг бас явж байгаа. За өнгөрсөн хичээлийн жилд бол 3 дугаар ангидаа бид төсгөн болох байгаасаа төслийн хүрээнд явсан. Энэ нь болохоор бас агуулгын өргөжүүлсэн хүрээнд явж байгаа. За тэгээ араас нь clothes буюу хувцас гэсэн сэдв орж ирж байна. За энэ сэдвийн араас ингээд хийх дасгал даалгаврууд нь бүгдээрээ байгаа. За сурагчид энэ номон дээрээ бүгдээрээ ингээд ажиллаад явах боломжтой юм гарын авлага байгаа. Дорн тамгийн засаг даргын санаачлагаар энэхүү төсөл маань хэрэгжиж байгаа. Хүн болох багасаа төсөл маань хэрэгжиж байгаа. Энэ маань болохоор 8-аас 10 настай хүүхдүүдийн одоо тийм хувь хүний хөгжил, өөрийгөө хөгжүүлэх тэр хөгжилд асар том түлхэж болж байгаа гэж дүгнж байгаа. Ер нь бол хүн болох багасаа явсан хүүхдүүд энэхүү төсөлд хамрагдсан хүүхдүүдийн хөгжил бусад одоо хамрагдаагүй хүүхдүүдээсээ бол бас нэг ялгаатай байдал үүсээд байгаа бас нэг тал ажиглагдчихж байгаа.